Та бүхэндээ Бомбийн Баасан Бадам найрагчийн бичсэн аавын тухай нэгэн шүлгийг өргөн барья. Алд алдаар хэмжигдэх амьдралын хуудасаа эргүүлэхэд аавыгаан явхаас өмнө ахуулсан зураг байдаг билүү? Ансаг нүдэнд нь баяр хүнэг аль нь үлдсэнийг анзаарч хараад суух дурсам чадгалсан билүү? Инээлтэд суугтаа татуулсан давтагдшгүй тэр мөчийг элчид гал шиг мэдрэхүйг зүрхэндэн тарж ургууллаа. Илгнээс нэмтэрсэн өчүүхэн эсний ширхэг байж ингрээс нь зүгдэж байгаад зургаар мөхөлж үлдлөө. Үнрийг нь цамцандаа шингээж тайтгарлыг өвөртөллөө. Үнсүүлж байгаагаан аз жаргалтай зүг авч чадлаа. Өг бүрийг нь санахгүйч дүрийг нь нүдэндээ сэлээд үйл адил сарнихаас өмнө гараас нь натгаад ширтлөө. Гэр бүлийн зураг гэж бүхий л дулааны эхлэл. Гэгэн нандин хормуудыг цомогтон нэг нэгээр нэмлөө. Гэрэл зурганд буусан хайрын нуугдсан агшинг гэрч болгон өвлөж сэтгэлдээ тодор зураарай. Шүлгийг нь унсан бол цаг алдалгүй яраарай. Шүүр салдан харамсахаас өмнө яг одоо амжуул. Шижир эрдэнтэй зөрлөмгийн ижи явынхан амьдад шагнал авсан баатар шиг зургаан хамт татуулаарай. Бомбаухтай Баасан Бадам 2018 оны 12 сарын 25.